Арлсан намын гишүүн Баясгалан гэдэг Тэрэгэнцэртэй жагсаалтаар орж ирсэн гишүүн 21 аймаг тойр явж байгаа юм. Тэрэгэнцэртэй хүн шүү дээ. Машин цуугаад 21 аймаг тойроод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санаа бодлыг сонсоо явж байгаа байхгүй юу. Тэг хүн сэтгэл байх юм бол хаач үрж чадчих шүү дээ. Зүгээр юу саруул хүмүүс нь чадахгүй шүү дээ, тийм ээ. Тэгэхэд өнөөдөр бид нэр Улаанбаатар хотод байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүстэй яаж хандаж, яаж анхаарал хандуулж ийн гэдэг би та нараас асуудаг юус хариулдаг. Тэр хүнд баярламар ч юм шиг өөрсдийнхөө хүмүүсийг харахаар ичмэр ч юм шиг. Би энэ Улаанбаатар хотод ажиллаж байхдаа бүх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн холбоотоор ихэнхдээ ноцсон шүү. Асуудлуудыг сонсоод тодорхой асуудлуудыг шийддэг байсан. Зөвлөлийн урал хийдэг байсан. Ерөөсөө би байнга хэлж байгаа. Төрөөс тогтмол хайр гişиг хүртэх өстой 2-3 төрлийн хүмүүс л байдгийг. Нэгдүгээрт нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс. Хоёрдугаарт нь үр хөвгт нь байхгүй өнчирж үлдсэн ахмад буурлууд байдаг юм аа. Энэ зорилтод бүлгэрүүгээ бид анхаарч ажиллах зайлшгүй шаардлагатай. Улаанбаатар хот том бүтээн байгуулалтууд сайхан зүйлүүд хийж гин, том хөгжлийн төлөө алхмууд зөрөгтэй явж гин. Гэхдээ бид хүмүүст мартаж өрөөсө болохгүй.